За ажилтрын яамнаас энэ нөгөө алт цэвэршүүлэх үйлдвэрийн одоо ажил ямар шатндаа явж байгаа вэ? Энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орцсон явж исэн, тэгээд компани шалгарсан уу? Одоо алтны бүүм ийм үе яваад байдаг. Бидэд бас өөрсдөө энийг хийчмээр байгаа. Тэгэхээр энэ дээр нэг хариулт өгөөч. За ерөнхий аудитраас нэг юм одоо энэ тайлан гаргаад үнэлгээ өгөхөд энэ жишээлх юм бол манай дээр зөрүүтэй асуудлууд байгаад байна л да. Аж үйлдвэр эрдэс соёлын яам дээр энэ Эрдэнэс Монголын одоо аудитын тайлангийн одоо зөрчилтэй асуудлууд ирээд идэг. Яг хариуцж байгаа газар нь болохоор засгийн газрын хэрэг эрхлэх газар байгаад идэг. Тэгэхээр энийг одоо та юу гэж боддог вэ? Энэ ер нь хаана байх ёстой одоо яг энэ байдлаар дүгнэгдэж байгаа юу гэдэг асуулт асууя. За эрдэс соёлын аж үйлдвэрийн сайд, дэд сайд. Ажлын хэсгийн 3 номерын микрофон. За аж үйлдвэр эрдэс соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ташбүрүү тухайн гишүүний асуултанд хариулъя. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг төслийг бол тодорхой хэмжээнд урагшлуулж явж байгаа. За өмнө нь бол Казахстантай байгуулсан асуудал 35 сая доллар гээд 75 сая доллар болсон. Техник эдийн засгийн үндэслэлтээр бол мэргэжлийн зөвлөл хүлээж авах боломжгүй ийм одоо технологийн асуудал бий болсон. За шинээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. За мөн одоо хөтөлбөрт байгаа. Шинээр бас ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Аж үйлдвэр эрдэс соёлын сайд Дамднам сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. За Германы технологийн одоо Imhai Group компани, за мөн одоо Лондонгийн Английн бас нэг одоо компанитай уулзаж хоёр компани технологийн шийдлийг бол судалсан. За ажлын хэсэг ажиллаад төр хувийн хвшлийн түншлэлийн одоо хуулиар хэрэгжүүлэх нь зүйтэй гэдэг ийм одоо саналд нэгдсэн. Жилдээ бол 20 тонн алт, 30 тонноос 50 тонн мөнгө одоо цэвэршүүлэх үүгээр дамжуулаад. За нэмж хариулъя. 3 номерын микрофон. Цаашид бол энэ оюутлогоо болон одоо Эрдэнэт үйлдвэрийн хаягдлаас одоо алт мөнгөө цэвэршүүлэх ийм одоо боломжит хүртэл гарч байгаа. За үүнээр дамжуулаад одоо ховор металл болох палладинума хүртэл ялгаж авах ийм одоо боломжийн одоо ийм нөхцөл байдал технологийн хувьд бий болж байгаа учраас бодлогын хувьд бол энэ төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж ингэж үзэж байгаа. За өнөөдрийн байдлаар бол бүгд найрамд Герман улс болон одоо Английн хоёр компани оролцох саналаа илэрхийлсэн. За ер нь бол 23 сая доллароос 46 сая долларын хооронд байж болох. За 7 жилээс 15 жилийн хооронд одоо үйл ажиллагаа хэрэгжүүлээд одоо хүлээлгэж өгөөд гарна гэдэг ийм зүйл байгаа. За хөрөнгө оруулалтын хууль болон хөрөнгө оруулалтын хуулийн дагуу явахаар бол нөгөө буцааж одоо Монгол улсын төрд хүлээлгэх өгнө гэдэг асуудал нь тодорхойгүй тусгагдж байгаа учраас төр хувийн хвшлийн түншлэлийн хуулиараа компаниудын тавьж байгаа саналыг бол одоо аваад явах боломжтой гэж ингэж үзсэн. За төр хувийн хвшлийн түншлэл. За нэмж 1 минут өгье. Минутанд багтааж хариулна шүү. Тэгээ түншлийн төв дээр ажлын хэсэг байгуулах одоо саналаа эдийн засгийн хөгжлийн яамтай хамтраад ингээд гаргаж байгаа. За баярлалаа.